Төрөөс мөнгөний бодлогын талаар 14 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх тухай асуудлаар эдийн засгийн байнгын орооноос гаргасан санал дүгнэлт 13 оны 10 сарын 8-ны өдөр Улаанбаатар хот Төв банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 заасны дагуу Монгол банкнаас 13 оны 9 сарын 27-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн төрөөс мөнгөний бодлогын талаар 14 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын ороо 13 оны 10 сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг улсын их хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Инфляцийг нам доктортой түвшинд байлгаж макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын доктортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 14 оны эцэст 8%, 15-16 онд 7%-аар сэтрүүлэхэд түвшинд байлгах, үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засгийн доктортой байх нөхцөлийг бүрдүүлэх, төгрөгийн аншийг макро эдийн засгийн суур нөхцөлтэй нийцүүлж уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, зээлийн барьцаа хөрөнгийн талаар эрх зүйн орчин шинжлэх зэрэг бодлого чиглэлүүдийг энд тусгажээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 14 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг тус байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар улсын их хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үндсэн чиглэлийн төслийг байнгын орооны хэлэлцэх явцад улсын их хурлын гишүүн боловч чулуун дотоодын бүтээгдэхүүнийг бодиттой тооцож байх, гишүүн даваас хүрэн жил бүрийн мөнгөний бодлогыг боловсруулж хэлэлцэн батлахдаа тухайн жилийнхэн зах зээлийн хандлага чиглэлтэй уялдуулсан тооцоо судалгаанд үндэслэдэг байх, Батхүү нарын гишүүд бодит эдийн засгийн болон ард иргэдийн амжиргааг дэмжихэд мөнгөний бодлогыг чиглүүлэх, засгийн газрын Чингис бондын мөнгийг аль болох богино хугацаанд өртгөө нөхөх, өндөр ашигтай нэмэн үртгшин гэсэн баялаг бүтээдэг салбарт хөрөнгө оруулалт хийх байдлаар зарцуулах, гишүүн Цай Баяр сайхан, Ган Уяг, Сомон Пэл нар Монгол Улсын засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг докторжуулах дунд хугацааны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг гаргаж байсан болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ, төрөөс мөнгөний бодлогын талаар 14 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсэг тухай асуудлаар эдийн засгийн байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын орооны дарга Б. Гарамгаабаатар гэжээ.